За сайн байцгаана уу. Бидэнд AutoCAD дээр энэ давхардсан текстүүдийг хооронд нь зайтай болгох, зөөж тавих тиймэрхүү ажил гардаг. Одоо энийг яаж автоматар хооронд зайтай болгож салгах вэ? Тэр талаар үзье. Одоо энэ замын хөндлөө хөтлийн зурган дээр ерөнхийдөө хөвчлэн тиймэрхүү асуудлууд гардаг. Энийг нэг үрчлээ одоо ингээд муу хийж хажуу тийш нь ингээд зөөгөх юм бол ерөнхийдөө нэлээд цаг хугацаа авна. За их мэтчил нийлээд цаг хугацаа авч байна. Энийг яаж автоматар хийх вэ гэхээр 5D text гэсэн команд өгөөд нэг мөрөнд байгаа текстүүдийг төвчлээд enter төвчлээ. За доотлын муу хатлах. Enter. Гэх мэтчлээ одоо давхарсан текстүүдээ хажуу тийш нь болгоод зайчилж болж байна.